Соноо спортын анаах ухаан эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээ сурвалж судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан бэлэн байна. За өнөөдрийн илтгэлээр би спортын биомеханик буюу тамирчны биеийн доод хэсгийн хөдөлгөөний шинжилгээ ухааны үндэслэлээр хэмжиж дүгнэх процессыг танилцуулах гэж байна. За илтгэлийн гол зорилго нь биомеханик яагаад тамирчны техник гүйцэтгэл гэмтлээс урьдчилан сэргийлэлтэд хамгийн өөр нөлөөтэй арга болохыг тайлбарлана. За зорилт нь хөдөлгөөний жижиг алдааны ач холбогдлыг ойлгох, 3D биомеханикийн шинжилгээ ямар мэдээлэл өгдгийг харуулах, бидний хийсэн судалгааны бодит үр дүнг танилцуулахад оршино. За тэгэхээр бүгдөө биомеханик гэж юу вэ гэдгээс эхлэе. За спортын биомеханик гэдэг нь хүний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан хэмжиж задлан шинжлэх тооцоолох арга юм аа. Тамирчны алхам, үсрэлт, эргэлт бүрт ямар үнцэн хүч болон хэмнэл гарч байгааг тоон байдлаар тодорхой харуулдаг. Энэ нь зөвхөн онлын ойлголт биш бөгөөд спортын гүйцэтгэлийг дээшлүүлэх, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй хэрэгсэл тооцогддог. Монголд одоо энэ чиглэлийн судалгаа харьцангуй бага хөгжсөнд бол бид биомеханикийг спортын орчинд нэвтрүүлэх судалгаа хөгжүүлэлтүүдийг эхлүүлээд байна. Асуудлын учирчилгаан. Тамирчдын гүйцэтгэл буурах, давтан гэмтэх, техник докторгүй болохын цаад шалтгаан нь ихэвчлэн хөдөлгөөний жижиг алдаанаас үүдэлтэй байдаг. Гэвч ийм алдааг зөвхөн нүдээр харж мэдрэмжээр дүгнэх нь хүндрэлтэй. Тиймээс бид биомеханикийн шинжилгээ хийх шаардлагатай. Шагаа өвдөг, түнхний үнцэг, хөдөлгөөний хэм, тэнцвэр, булчингийн уялдаа зэрэг үзүүлэлтүүдийг тоон байдлаар хэмжснээр тамирчин яг хаана ямар алдаа гаргаад байгааг тодорхой мэдэх харах боломжтой болно. За энэ бэлтгэлийг болон нөхөн сэргийн хэмжлэгийг илүү нарийвч сайжруулахад тус нэмэр оруулдаг. За биомеханикийн шинжилгээг спортын салбарт нэвтрүүлэхэд хэд хэдэн томоохон суурилт тулгараад байгаа. Юуны өмнө 3D камер, маркер систем, хүчний платформ зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн үнэ маш их өндөр байдаг. За мөн эдгээр төхөөрөмжүүдийг ашиглаж өгөгдлийг зөв тайлж чаддаг мэргэжилтэн Монгол тун хомс. Үүн дээр тамирчны хөдөлгөөний өгөгдлийн сан бий болоогүй байгаа нь спортын гэмтлийн шалтгааныг хөдөлгөөнтэй нь уялдуулан гүнзгий судлах боломжийг олон жилийн турш хязгаарлаж ирсэн. Ийм нөхцөлд бид энэхүү судалгааг хөгжүүлэлтийг эхлүүлсэн юм аа. За манай судалгаанд бид OptiTrack-ийн 3D хөдөлгөөний анализ, хүчний платформ, Visual 3D программыг ашиглан алхалт, суулт, шатаар өгсөх буух зэрэг өдөр тутмын хөдөлгөөнүүд ба спортын үндсэн хөдөлгөөнүүдийг нарийвчлан шинжилж байна. Маркер зүүсэн тамирчны үеийн үнцэг болон байрлал тэнцвэрийн хязгаалт зэрэг үзүүлэлтүүд нь 3 хэмжээс орчинд илүү өндөр нарийвчлалтай харагддаг. За одоогоор бид сагсман өмгийн тамирчин, хөнгөн атлетик, гимнастик, хөндийн үргэлтийн тамирчидтай хамтран хөдөлгөөний алдаа, докторгүй байдал болон механизмын зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. За шагаан арахад докторгүй байдалтай тамирчдын хөдөлгөөнийг шинжилж үзэхэд тодорхой зуршил ажиллагдсан. Dorsiflexion буюу хөлийг дээш татах өнцөг нь 10-аас 12 градусаар багасж, mid distance үе шатанд биеийн жинг доктортой дэмжих чадвар нь сул болсон. Мөн inversion буюу хөлийг дотогш эргэлтэнд 2.5 дахин ихсэн докторгүй байдлын илрэл болсон. Харин мэс заслын дараах 6 сарын нөхөн сэргийн хэмжлэгээ хийлгэсэн тамирчдын хувьд дээрх бүх үзүүлэлтүүд нь хэвийн хөдөлгөөний хязгаарт өгч техник бараг бүрэн сэргсэнийг харуулсан. Энэ биомеханикийн хэмжилт нөхөн сэргийн үр дүн бодитоор нотолж байна. За манай судалгаанд хамгийн сонирхолтой кейс нь мэс заслын дараах 6 сар нөхөн сэргийн хэмжлэгээ хийлгэсэн тамирчин байсан. Эмчилгээний эхний саруудад түүний алхалтын хэм маяг их хэмжээгээр алдагдсан байсан. Dorsiflexion бага, inversion нэмэгдсэн, хажуу тийш докторгүй байдал өндөр байсан. Харин 6 сарын дараа биомеханикийг дахин шинжилгээ хийхэд үнийн үнцэг, хөдөлгөөний хэм, докторжилт зэрэг үзүүлэлтүүд нь хэвийн бүлгийн үзүүлэлтүүдтэй бараг дүүцгүйж хэмжээнд маш сайжирсан байсан. Энэ зөвхөн нөхөн сэргийг тасгал биомеханикийн нарийвсан шинжилгээг хослуулан ажиллах үед ямар өндөр үр дүн гарч болохыг харуулсан. За манай судалгаанаас гарсан хамгийн гол дүгнэлт бол шагаан арахад докторгүй байдал нь зөвхөн шагаан асуудал биш юм аа. Энэ нь түнх өвдөг, цаашлаад алхалтын нийт хэмнэлийг алдагдуулдаг нөлөөтэй болохыг 3D анализын үр дүнд бид тодруулан харууллаа. Ийхүү хөдөлгөөний алдаа яг аль үед, яг ямар үеинд гарч байгааг тоон утгуудаар тодорхойлох боломжтой болсноор тамирчинд зориулсан илүү оновчтой нөхөн сэргээх хөтөлбөр боловсруулах боломж бүрдсэн.
Үүний үр дүнд тасалжуулагч болон сэргээн засах эмч хоёрын ажил илүү уялдаатай болж эрт үеийн гэмтлээс урьдчилан сэргийлэхэд нөхцөл сайжирч байна. За энэ бүхнээс харахад биомеханикийн зөвхөн судалгааны хүрээнд ашиглагдах ойлголт бус бодит практик үнц нь маш өндөртэй арга юм а. Тамирчны хөдөлгөөнийг наривчлан хэмжиж дүн шинжилгээ хийж чадвал гэмтэл 30-40% буурах боломжтой. Мөн техникийн алдааг эрт илрүүлж засварлах хугацаа богиносох давуу талтай байна. За Монголын спортын салбарт шинжлэх ухаан суурилсан бэлтгэл үнэлгээ хяналтын тогтолцоо шаардлагатай бөгөөд уг тогтолцоог бүрдүүлэх хамгийн бодит бөгөөд эхний алхам биомеханикийг нэвтрүүлэлт гэж ойлгож байна. Орчин үеийн спортын өндөр амжилт зөвхөн их бэлтгэл хийснээр биш, харин тооцоо шинжилгээ бодит үр дүндээр суурилсан бэлтгэлээр хэмжигдэх болсон. Биомеханикийн шинжилгээ нь тамирчны хөдөлгөөний зөвхөн нүдээр харах түвшнээс тоон утгаар хэмжиж үнэлдэг түвшинд гаргаж өгдөг. За ингэснээр гэмтлээс урьдчилан сэргийлэх, техник сайжруулах, гүйцэтгэлийг доктортой өсгөх боломж нэгддэг. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.